Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Өнөөдрийн дугаарт Баргат хэмээх та бидний хүүхэд наснаас үзсэн нэгэн гайхалтай киноны талаар бичлэг бэлдээ оруулж байна. Миний хувьд Баргат гэдэг киног одоо хэдэн удаа үзсэн нь бол санахгүй байна. Зургт болон олон нийтийн мэдээлэл хэрэгслэр гарах тоолонд нь л үздэг миний дуртай киноны юмнууд нэг юм. За ингээд өнөөдрийн одоо сэдвтэ орохоос өмнө тухайн Баргат гэх киноны талаар товч мэдээлэл өгье. За тухайн кино нь болохоор 1989-с 2000 оны үйл явдлыг харуулдаг. 2002 оны 9 сарын 23-нд анх Росси телевизээр бол заслагдсан. За ерөнхийдөө найруулагчаар нь болохоор Алексей Сидоров гэх хүн бол ажиллажээ. За тухайн кино нь болохоор 15 ангитай цуврал кино юм. За тухайн кинонд тоглосон жүжигчдийн бол олон танигдах хүнсийг тухайн кино бол тавьсан гэж бол үздэг. За гол дүр болох Саша Белегийн буюу Цагаанагийн дүр тоглосон одоо Сергей Безруков гэх жүжигчин бол Оросын улбаны улсын хамгийн ихтэй, за хамгийн ашиг орлого өндөртэй жүжигчин юм. Сергей Безруков нь Оросын улбаны улсын жүжигчдийн чансаар олон жил тэргүүлж байгаа жүжигчин юм аа. Баргат гэх уг кинонд одоо тоглохдоо 28 настай байсан. Сергей Безруков нь 1973 оны 10 сарын 28 онд Москва хотод төрсэн нэгэн. За тэгээд Баргат гэх хэмээх уг киноны бодит түүх буюу өнөөдрийн сэдвтэ бол оръё. За кино зохиолыг бичсэн зохиолч бол нэг хүний намтраас бол уг киноны санааг бол аваагүй, хэд хэдэн хүний намтраас сэдвлж тухайн киноны зохиолыг бол бичсэн юм байна. Зохиол бичихтэй бол цагдаа болон тусгай албатын хүмүүстэй зөвлөсөн гэж бол үздэг. Саша Белегийн гол дүрийг одоо бол Сильвестрийг хочод Сергей Иванович Тимофеев гэх Орховский зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогч нэгний амьдралаас бол санаа авч бичсэн гэж үздэг. Киноны гол дүр болох одоо Бели буюу Цагаанагийн одоо санааг авсан одоо Сильвестр хочтой Тимофеевийн намтрыг бол яри. За тэрээр 1955 оны 7 сарын 18-нд Новгород мужийн Клин хэмээх тусганд бол төрсөн. За Тимофеев нь болохоор 8 жил буюу одоо 8 дугаар ангид төгсөөд хамтрлын фермд бол тракторын жолоочор ажиллаж эхэлсэн байдаг. За багаасаа биеийн хүчний дасгал хөдөлгөөнд хийх дуртай нэгэн бол байсан. 1973 онд одоо цэрэг татагдаж Москвад Кремлийн элит хороонд бол албаажээ. Цэргээс халагдсны бол дараагаар Москвад бүр мөсөн бол суурьсан. Оройхоо дүүрэгт байрлах нэгэн байранд бол амьдрах болсон. Каратегаар хичээллэж одоо нууцаар зохиогддог гудамжны одоо бооцоо тэмцээндүүд бол оролцох болсон. За гэр бүл зохиож амьдралын эрхээр одоо механикаар ажиллаж байжээ. Мөн одоо таксины жолооч хийж байсан нэг юм аа. Тимофеев нь одоо 1980-ад оны дунд үед нутгийн хүнд гаруудтай холбогдож бол эхэлсэн. Оройхогийн зохион байгуулалттай гэмт бүлэглэл нь бол анх буруу гарын нөхдүүдийг бол хамгаалтанд авч тэднээс татгатаас бол авдаг байсан. Буруу гарын нөхдүүд гэдэгт нь карман болон орон байрны хулгайч, машины хулгайч, залингийн нөхдүүд одоо мөрөөдөө тоглоом тоглодог этгээдүүд зэрэг бол багтаж байсан. За тэдний Оройхогийн зохион байгуулалттай гэмт бүлэглэл нь болохоор нэр хүнд нь бол өсөж одоо эрх мэдэл нэмэгдснээр Москва хотод өөрсдийн одоо байр суурийг бол бий болгосон. 1988 онд одоо Азербайджаны гэмт бүлэглэлтэй дайсан хэлэлцэж тэдний ялтаар бол төгсөж байсан. За Тимофеевийн бол эрүүгийн ихнийх дунд яригддаг одоо хоч нь болохоор тракторын жолооч гэх хочоор бол анддаггүй байсан. Тракторын жолооч гэдэг хоч нь болохоор сонсоход инээдтэй юм шиг боловч нөгөө талаар одоо трактороор одоо хэнийг ч гэсэн дайрна гэсэн санааг бол агуулж байсан. Сильвестр гэх хоч нь бол Сильвестр Сталлоныгийн кинонд дуртай байсан нь хожим нь одоо түүнийг Сильвестр гэж хоч авахт нь нөлөөлжээ. 1988 онд хуучнаар зөвлөлт холбоот улсын одоо тэргүүн Горбачев бол Престройко буюу өөрчлөн байгуулалт нэрийн дор иргэдэд одоо бизнес эрхлэж зөвшөөрсөн тийм хууль бол гаргаснаар гэмт бүлэглэлүүд одоо өсөн дэвжих үнцийг бол тавьсан гэж бол үздэг. Сильвестр гочтой Тимофеевийн зохион байгуулалттай гэмт бүлэглэл нь болохоор Москвагийн Южны бомбыг хяналтаа авсан. Тухайн бомбын захаас болж Чечений зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй хэд хэдэн удаа мөргөлдөн хийж байсан. Албан бус мэдээлэлээр Тимофеевийн зохион байгуулалттай гэмт бүлэглэл нь орон нутгийн цагдаа нартай холбоо сүлбэлтэй бол байжээ. Оросын улбаны улсад ихээхэн алдартай Солонцевский зохион байгуулалттай бүлэгтэй одоо Тимофеевийн зохион байгуулалттай бүлэглэл нь бол нэгдэж, за улмаар Тимофеев нь бол Солонцевский зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн одоо Баргадир гэх албан тушаалыг бол хаших болжээ. Зөвлөлт холбоот улсад 1980-аад оны сүүлээр эстрад хөгжим одоо түгж одоо шоу бизнес хүчээ авсан нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн анхаарлыг татаж бол эхэлсэн. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдэд зөвлөлт холбоот улсын дуучид хамтлагуудыг ивент итгэж тэдний тоглолтоор бол ашиг орлого олж эхэлсэн. За албан бус мэдээлэлээр Сильвестр гочтой Тимофеев нь алдарт дуучин Алла Пугачевтай холбоотой байсан гэж бол үздэг юм байна. За 1989 онд Тимофеевийг бол баривчилсан. За түүнийг зөвлөлт холбоот улсын нэгэн одоо санг заллин мэхэлсэн гэж бол үзжээ. 1992 оны 1 сард түүнийг бол сулсан. Сильвестр гочид Тимофеев нь шоронгоос
суллагчны дараагаас Солонцовский зохион байгуулалтын гэмт хүлээлгээс салж Орховский зохион байгуулалтын гэмт хүлээлгээр дангаараа удирдах болсон. Тимофеев нь бол ихэндээ харагдах байдал нь биеийн тамирын өмд савхин хүрэн өмсдөг бол байсан. За тэдний бүлэглэл томрох хэрээр албан ёсны одоо бизнесмен шиг харагдах зорилготойгоор бол албан ёсны хувцас буюу костюм бол өмсөх болсон. Сильвестрийн одоо зохион байгуулалтын гэмт хүлээлгэл Москва төдийгүй зөвлөлт холбоот улс даяар бол алдартай болсон. Албан бус мэдээлэлээр Тимофеевийг эрүүгийн одоо ертөнцийн хамгийн дээд шат буюу War Zakon гэж нэрлэгддэг хуульчлагдсан улгааж болохоор нийт төвшүүлж байсан гэж бол үздэг. За гэвч хувийн шалтгааны улмаас Тимофеев нь одоо түүнээс татгалзаж байсан гэж бол дурдсан байна. 1992 онд одоо Тимофеевийг аюулгүй байдлын агентлагууд бол өөртөө хэлсүүлжээ. 1993 онд Тимофеев нь Голобус очтоо одоо эрүүгийн нөлөө бүхий этгээдтэй зөрчилдөж түүнийг адуулахаар Саша Мактан мөн Курганы алуурчин гэж нэрлэгддэг одоо Александр Сольник тул захиалга өгч түүнийг бол алуулсан байдаг. 1994 онд Ольга гэх эмэгтэйтэй хоёр дахь удаага бол гэрэлсэн. За тэдний гэрэлт бол хуурамч байсан. Учир нь одоо Тимофеев нь Израилийн иргэншил авах зорилготой тухайн гэрэлтийг бол гэрэлсэн гэж бол үздэг. Ольга гээд тухайн эхнэр болох эмэгтэй нь болохоор Москвагийн худалдааны банкыг бол удирдах байсан. За тухайн Тимофеевийн тухайн банк нь болохоор Тимофеевийн эзэмшилд байсан банк юм байна. Сильвестр хочод Тимофеев болон түүний зохион байгуулалтын гэмт хүлээлгэлийн гишүүд эрүүгийн ертөнцийн хуулийг бол баримталдаггүй байсан. За тэдний хүлээлгэлийн гишүүд нь болохоор Роспис хочтой Андрей Исаев гэх нэгэн зохион байгуулалтын гэмт хүлээлгийн удирдагчийг болохоор барилгаас гарч явахт нь дэлбэлж бол хөнөөсөн. За мөн Измайловский гэх зохион байгуулалтын гэмт хүлээлгэл болон Курскийн зохион байгуулалтын гэмт хүлээлгэлийн одоо удирдагчдыг бол хөнөөж байсан. За Сильвестр хочод одоо Тимофеев нь болохоор бусад зохион байгуулалтын гэмт бүлэглүүдэд болохоор одоо та нарын явуулах үйл ажиллагаа явуулах цаг хугацаа ч юм бол нэгэнт дууссан гэж бол шууд хэлж байсан юм байна. За Тимофеев нь болохоор буруу зүйл хийсэн одоо өөрсдийн бүлэглэлийн гишүүдийг болохоор хатуу шийдэгдэг байсан. За зарим тохиолдолд тэднийг бол хөнөөдөг байсан. 1994 онд Тимофеевийн одоо Москвагийн худалдааны банкнд бол Оросын автомашины холбооны тэргүүн Борис Березовскийг хитгээд бол маш их хэмжээний мөнгө байршуулсан. За Тимофеевийн тухайн мөнгийг бол өөрийн бодлохоор шийдэж Березовскийг алахаар бол шийдсэн. Одоо түүний зохион байгуулалтын гэмт хүлээлгэлийн гишүүд одоо Березовскийг одоо хөнөөхөөр за түүний эзэмшлийн машинд бол диск боцлол тавьсан. За түүний одоо жолооч бол газар дээр бол нас орж Березовский бол хүнд гэмтэл авсан ч одоо зүхтэж бол чаджээ. За энэ үйл явдал бол олон мэдээллийн хэрэгслэр одоо олонний анхаарлыг татаж Оросын холбооны улсын анхны ерөнхийлөгч Борис Ельцин бол Оросын холбооны улсад эрүүгийн хууль бус байдал нь ойрхож байгааг бол албан ёсоор мэдэгдэж байсан юм байна. 1994 оны 9 сарын 13-нд Тимофеевийн жолоодож авсан бенз загварын автомашин бол дэлбэрч тэрээр бол амиа алджээ. Цагдаагийнхны мэдээснээр түүний машин диск боц одоо байршуулсан байсан гэж бол үзсэн. За мөн Тимофеевийн гар утсанд одоо дуудлага ирэх үед түүний машинд суурилсан диск боц бол автоматар дэлбэрсэн гэж бол үзсэн. Сонирхолтой нь одоо түүний хамгаалтанд 20 орчим хүн бол явдаг байсан. Тэр өдөр бол тэрээр ганцаараа машинаа жолоодож явсан нь бол сонирхол татдаг. Одоо бол түүнийг хэн хөнөөс нь бол тодорхойгүй. За зарим хүмүүс бол түүнийг өөрийнхөө амь насыг алдсан болж одоо жижиг хэмжээний жүжиг тавин гоо сайхны хаалганд орж гадаад руу зүгтсэн гэж үздэг. Энэ нь бол гайхмаар зүйл биш ээ. Учир нь Тимофеев нь богинохон амьдралынхаа туршид бол маш их хэмжээний одоо мөнгө цуглуулж мөн тэр хэрээр одоо өөртөө маш олон тооны дайсан бэлдсэн зэрэг нь бол дараах хамгийн үнэн байх магадлал нь өндөртэй гэж үздэг юм байна. Та бүхэн илүү их одоо дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл ашигласан их сурвалж байрших холбоосуудаар нэвтрэн орж сонирхох боломжтой.